2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Зэ өнөөдөр Вьетнамын хамгийн хар түүхтэй газар руу явна. Энэчнээс тиктэй авдсан биш үү? 50,000 дом гэж үү? Hello. Thank you. За би одоо Вьетнамын Хава Prison гэж Вьетнамчууд өөрсдөө ярьдаг тийм газар нэрсэн байна. Тэгээ өнөөдөр миний ирсэн газар яагаад хамгийн хар түүхтэй вэ гэхээр Францчууд одоо Вьетнамыг колоничлж явах үедээ тухайн шорныг байгуулсан 1896 он гэж хэлсэн баха. Тэгээ ямар хүмүүсийг хордог байсан гэхээр Вьетнамын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэг ч юм уу те бүгдийг нь хордог байсан. 40 50-уулаа хөлөө дөнгөлүүлээд нэг өрөөнд суудаг байсан. Нойлынх нь байдал ямар байсан, хоол тэжээлийн дутагдaltaд ортол нь хорж тамалдаг байсан ч юм уу те. Тиймэрхүү баримтуудыг ер нь бол үзэж харж болох газар. Босод хүмүүсийг бослог гаргахад уриалж болох үйц жоохон эрсдэлтэй хүмүүсийг хордог гэсэн. Яг манай Монголын одоо хилмигдэлтэй үе шиг байгаа байхгүй юу? Хоригдол болох ингээд өөрсдийн гэсэн нэг аяхтай. Тэгээ халдгыг нь харж байна. Сонирхолтой албагаа гоц. Энд дээр яг гоо ингэж л битсэн л юм шиг та. Уншингууд. Хагасаа өдөр зөвхөн гахааны хөвлөг байсан. Эний хоолнд зүгээр ч энгийн гахаамах биш бүр ингэ утас шиг ингээд амар битсэн гахаамах тэр нь бүр ингээд үнэхээр бүр маш муу чанарын гахаамах байдаг байсан. Тэгээ дараагийнхан 3 өдөр нь болохоор Баффалогийн мах өгдөөсөн болохгүй бүр үнэхээр зажиглагч боломжгүй хатуу мах өгдөөсөн. Тэгэл ер нь байж болох хамгийн муу хүнснүүдийг өгдөг байсан. Удаан гихч одоо хугацаанд дууссан будаа. Тэгэхээр будаануудыг нь удаан эзнээс болоод сард 40 хоригдол хүртэл өгчээсэн түүхтэй гэж бичсэн байна. Тэгэхээр бас өгөөшний хориод зогсохгүй өдөр болгон тамалдаг гэсэн бохоо хоолоор нүрдэх боломжгүй зүйл өгнө. Хамгийн муу зүйлийг өгнө. Шимт хичээл байхгүй. Хоригдлуудын өмсдөг байсан хувцас хүнжлэн тусгаар тогтнолын төлөө үзэл бодлоо илэрхийлэх юм бол ийм л зүйл хүлээдэг байж таа. Тэгэл бүхэл өдөржингөө ингээл хөлөө дөнгөлүүлээл ийм модон тавцсан дээр л суудаг байж таа. Хөл нь ингээд тэр чигтээ тавцсан дээр хүрэхгүй жоохон эдээрээ нэг 10 см эртээ хөл нь өргөгдөж дөнгөн дээрээ байрладаг л байсан байгаа юм л та. Тэгэхээр болон бүхсэн бие тал руу илүү ачаал хэрнээ. Тийм болохоор хүмүүс ийм маягтай суудаг байсан. Заавал хоошоо жоохон налах маягтай гараараа тулаад ачааллыг нэрээ багасгах маягтай байдаг байсан гэж ярьж байна. Тэр тент нэг нөхөр зүгээр гитчил байна л да. Өдөржингөө хоригдож суугаад гадаа ингээд сонхоор харагдана. Тэгсээр нэ эндээсээ ч хөдөлж чадахгүй гарч чадахгүй тэгэл өдрөө хоногийн өнгөрөөгөл өгж байгаа хоол нь болохоор хог те 0 арах үед ингэж гарч ирээд тэгээ ингээд суудаг хэсэг. Энэ доогуур бохир орно. Тэгчээд энэ доороо нэг юм төмпөнтэй л байгаа тань л да. Энэ дээр нэгээд уншсан чинь энэ доотлынх нь төмпөнг огт цэвэрлдэггүй байсан гин л дээ. Одоо яагаад вэ гэхээр анх хоригдлууд болохоор бүгднийх нь өмнө ил бийдсэн гэсэн үг. Тэгээд окей ийм юм бол байх боломжгүй гэж эсэргүүцсэн чинь нөгөө нэг Францчууд яасан бэ гэхээр энэ төмпөнгийг бүр цэвэрлэхэж болсон. Энэ бүр ингээ бохор нь халаа юугаар коридороор нэг үнэртдэг гэсэн үг байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой баримт нь болохоор орой болгон Францчууд ингээ нэгждэг л байсан юм байна л та хоригдлуудыг. Тэгээ манай хоригдлууд болохоор одоо хувьсгалын нууц баримтуудаа одоо энэ төмпөн дотроо бохор дотроо миллион давуунд боогоод тэгээд нуудаг гэсэн үг байхгүй. Хэрвээ тэр баримт болчих юм бол угаасаа эдгээр бүгдээрээ тамлагдана. Өгөхөөс өөр гарцаагүй болдог байсан учраас нэгт амнасаа хоёр тодыг өөрсдийнхөө хувьсгалын нууц зөвлөгөөнүүдтэй ингээд энэ дотор нуудаг гэсэн байгаа байхгүй. Хизээч угаасаа бохрыг нь олж шалгаж хож түнхэхгүй ойртог байтугай угаасаа бүр коридороор нэг үнэртдэг байсан гэж байна. Энд ч бүр ингээд яг нөгөө нэг тусгай хоригдлууд гэдэг шиг ийм хүмүүсийг хоригддаг байсан юм байна. Ганцаарчлаад бас л хөлөнд өнгөтэй. Энэ тэгээ нэг амар зүйл нь цаашаагаар налуу байгаа юм л да. Хөлнөөсөө хөлн тэнд дөнгөлөгдөж цаашаагаа налуу хэрэг сайн байгаа шүү дээ. Хүн хөвтгээр цаашаагаа толгоор нь зүсний үн үнэхээр таамагдаг байсан байгаа юм. Энэ бол надад хамгийн амар яриалсан санагдаж байна. Тэгээ 45 оны 3 сард эндээс 100 оргодол оргосон. Тэгчээд 8 сард нь болохоор одоо Хошимин гэдэг хүнээр удирдуулад Хошимин гэдэг чинь одоо тэр урд нь байдаг хамгийн том хот шүү дээ Вьетнамын. Тэр хүнээр удирдуулад 8 сард нь бослого болоод тэгээд ерөнхийдөө Францын колоничлолоос Вьетнамоос ерөнхийдөө чөлөөлөгдсөн түүхтэй юм байлаа. Тэр үеэр ч гэсэн яг энэ шоронгийн төгсгөл болсон хэм үү нийт нэг 49 жилийн хугацаанд оршин тогтносон. Тэгээ энэ шорон сүүлд нь болохоор Америк Вьетнамын дайны үед Америк нисгэгчтэй
бусдыг гин шоронд хордог гэсэн гэж байгаа байхгүй. Амар тийм шартай нас те. Тэгээ үзэж дуусаад ерөнхийдөө одоо үзэж явах явцад ч юм уу те төрсэн сэтгэл нь бол хэдий би Монгол хүн ч гэсэн Вьетнамын түүхээр айгүй их ер нь тодорхой хэмжээнд бахархлаа. Тодорхой хэмжээнд бахархахын сацуу бас Монгол улсынхаа түүхийг ч гэсэн бахархаж явлаа гэх юм уу. Бид нарт ч гэсэн ер нь бол ялгаагүй гашуун түүхүүд байдаг. Манай Монголын ч гэсэн тусаар тогтнол бол айгүй үнцэнтэй. Үнэхээр үнцэнтэй. Монгол хүн гэдгээр илүү бас бахархаж л явлаа. Айгүй гоё сонирхолтой бас үзүүр байж чадлаа. Миний хувьд бол. You quit the job and then you go traveling, and how long have Энэ манай орц залуугийн аяллахын ном гинэ. Тас хүмүүстэй ингэж. Энэ залуухгүй. Гэт мөн ч аяллахын төвчтэй болж байгаа юм байна. Тэр гоё санагдал. Янз бүрийн хийлэг юм биш үгүй. Айгуу гэрт явдаг нэрэ. Тэр хүмүүс янз бүрийн хөх хийлэг юм байна. Гоё юм аа. Тахтлав чинь мэл цагаах натах чинь ийм юм тас бол мөн л. Энэ юм л. Энэ юм. Чигээр ч бодож шүү. Намаг одоо энэ хамгийн сүүлийн утсан дээр нь бичээргээд өгч байна. Энэ нэг манай Франц асууд. Hi, I'm Alex from Russia, Moscow. I want to say to my Mongolian friends, we stayed here in Vietnam a couple of days together. It was very nice, I like that. Everything was very nice, it was very warm and comfortable to stay all together, not only because of two of us, but all of the people in this house. Very nice, and I'm very happy to stay with all of the people in this house. And I want to say just the main thing in this world for me, it's make love. I mean, between all of the people, no matter men or women, or just like try to do the best and to be people. We need to do everything good for each other. No war, no bad things, no scam, nothing. Just like make love. 3 years before, me and my girlfriend started to travel almost all the time. And about 3 years, I stayed in that home only one month. I returned to do some stuff at home. Okay, yeah, I think it's enough. Okay. Yeah.